Магадгүй нийгмийн сэтгэл зүй маш их одоо дарамттай, стресстэй байна. Эдгээр хүмүүстээ та одоо товчхон зөвлөгөө өгөөч. Ямархуу одоо амьдралын хэм маяг баримталж байвал одоо энэ нийгэмд илүү одоо аз жаргалтай, сэтгэл санааны дарамт багтай амьдрах бай. За одоо би тэр талаар яах вэ? Яг энд удаан амьдарсан хүний хувьд үзэхэд бол монголчууд ч мэдээж штэ өөрөө амьдралаа нэгдүгээр сайжруулах, хоёрдугаар өөр хүүхдээ нэг боловсролтой болгочих, болж чадчихвал ах トゥ хамаатан садан даваас дэм тусуулчих гэсэн магадaltaй. Үндсэндээ бол Монголоос гарч ирээд энд бол удаан хугацаагаар амьдарч байгаа. Нэгэсэндээ бол Монголын нуруунд дээр байгаа одоо ард түмний тийжээж байгаа тодорхой гэр бүлүүдийг бол Монголын тэр юуны төрийн нуруунд дээр хачаалаас нь хөнгөлж өгч байгаа. Тэр Монголын эдийн засаг тодорхой хэмжээний мөнгө оруулж байгаа ийм хүмүүс. Тэгээд энд байгаа хүмүүс бол нэгдүгээрт бол янз бүрийн одоо сошиал мэдээлэл рүү ханаралгүй асуудал их бодиттой хандж байгаарай. Асуудлыг эхнийхээ уншсан харсан юмараа битээ дүгнж байгаарай. Олон сурвалжаас юмыг харж одоо аль бодтойгоор аль нь зөв юм бол гэд харж байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд сошиал дээр бол монгол хүний ам нөхөд түргэн байт юм байна. Ер нь харж байгаа ер нь голчтой юм ярьжсэн зүгээр юм байна. Нэгдүгээр, хоёрдугаар одоо монгол хүн чинь бид нар монголоор ярьж байгаа юм чи бие нүнийгээ хайрлах хэрэгтэй. Үзэл бодлууд зөрүүтэй буруутай хүн байж болно. Тэр рүү харааж нулимаад байх хэрэг байхгүй. Бид нар чинь нэг хэлээр ярьж байгаа гэдэг чинь хамгийн нанд юм штэ. Нэгдүгээр тийм учраас бол энд байгаа хүмүүс ч гэсэн одоо өөр хүүхдтэй бол монгол хэлээ айгүй их сайн өвлж заавал сургаарай. Тэгжээж монгол оронтойгоо энэ хүн чинь бол яваанд холбоотой байна шүү. Ер нь бол бид нар бол монгол гэдэг юм бид нар зангидж байгаа юм бол нэгдүгээрт бол хэлэл байгаа штэ. Хэлээрээ дамжаад соёл үсэж байгаа штэ. Соёлоороо дамжаад бид нар чинь нэг үндэстэн гэж явж байгаа штэ. Бусдын хүний нутагт байсан ч хамаахгүй тэгээд адилхан юм байгаа. Тийм учраас ингэж бүх юмны ард явж байгаа хүмүүс бол нэгдүгээр өөр хүүхдийнхаа одоо монгол хэлний боловсрол анхаарад, хоёрдугаар эрүүл мэндээ бас сайн анхаарад, жоохон тайван дуу. Гэхдээ бол бид нар бол Монголд бол өөрийн сайхан их орон байна. Хэдийч буцаад очиж чинь тийм болцоотой хүмүүс байна шүү дээ. Монголчууд чинь найз цаашаа явдаг ч байна. Одоо явахгүйсэн ч гэсэн том болохгүй буцаад очиж шүү дээ. Манайс чинь бол бүр одоо ингээд тэгээд энэ улс төр оронлоор ресторан ирсэн энд одоо Монгол орчин нутагтаа очил дайм болж байгаа гэсэн юм бол хаалга байна. Монгол орн тайван байна. Тийм учраас ер нь дэд өөрийнхөө жижиг тааруулаад нэгдүгээр сайхан боловсроод эрдэм номоо үзээд юм сурах хэрэгтэй, юм уншиж сурах хэрэгтэй. Одоо ер нь явсан газарынхаа бүх юмыг сурах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ өөр хүүхдээ нэг юм тавж өгч ингэж Монголын ачаанаас өөрж явж байгаа энэ байгаа хүмүүстээ аз жаргалтай эрүүлэн сайхан байгаарай л гэж хүсэж байна. Айрон Батөршиг сайхан зөвлөгөө өглөө. Өнөөдрийн 7 хоногийн том мэдээнд оролцож өөрийн байр сууриа харанхуй хуваалцсан тэр маш их баярлалаа.